Эрэгтэй хүний бэлгийн даавар гэд ярихлаар тестостерон гэж бодис. Ер нь 90% төмсгнөөс 10% нь бүр нийтэд бэлчирхаанаас ялгардаг. Тэгээд энэ эр бэлгийн даавар бэлгийн бойжлтоос эхлүүлээд маш өндөр хэмжээнд 35 нас хүртэл өндөр хэмжээнд байдаг. Айжимдаа 35 наснаас эхлүүлээд жилд 1%-аар буурч идэг. 45 наснд юм уу эсвэл 50 нас орчмоос эхлүүлээд бэлгийн дааврын бууралтын хурд жилд 1-ээс илүү хувиар одоо 1.2 ч гэдэм 3 ч гэдэм арай илүү хурдтай буурч эхэлдэг. Тэгэхээр зарим хүнд одоо олон шалтгаанаас болоод эр бэлгийн даавар огцон буурхлаар гарч ирж байгаа үзэгдлийн эрэгтэй цэвэршилт гэж хэлээд байгаа юм. Тестостерон гэдэг дааварч нэгдүгürt эрэгтэй хүнийг булчинлаг байх, эмэгтэй хүнээс ялгаатай булчингийн хүчтэй чадалтай байх, бэлгийн сонирхол нь бас өндөр байх. Эмэгтэй хүнийгүүд бол эрэгтэй хүний бэлгийн сонирхол даавар нь өндөрөөс тестостеронтой хамааралтай. За тэгээд нойрны асуудал, нойр гүн бат бөх байх. За хөвлөгээр таргалах, булчингийн мас багассантай холбоотой хөвлийн таргалалт бас эхлээд ирэх юм бол бас энэ даавартай холбоотой гарч ирдэг. Бэлгийн сонирхол бас буурч эхэлдэг. Бэлгийн сонирхол буурахаас гадна бэлгийн амьдралын чанар муудаж эхэлдэг. За мөн ясны мас буурах буюу ясны сэргэжил бас явагдаж эхэлдэг. Тэгэхээр эрэгтэйчүүдийн энэ бэлгийн дааврын бууралтын асуудал одоо нөгөө хүн болгон заавал адилхан илэрх албагүй. Ер нь дунджаар Монгол хүмүүст хийгдсэн судалгаа бий л дээ. Энэ судалгаан дээр болохоор ер нь нэг 25-аас 26% нь 40-с 70 наснд эрэгтэйчүүдийн бэлгийн дааврын бууралтанд өртдөг. За тэгэхээр та аль хувьд нь орж болох юм бэ гэдэг нь өөрийнх нь бас эрсдлээс хамаарна. Нэгдүгээр та хөдөлгөөний хомсдолтой, жингийн илүүдэлтэй, чихрийн шижинтэй, эсвэл одоо архаг хууч өвчнүүд ялангуяа бөөрийн архаг дутагдал, илэгний архаг эмгэгч гэдэг юм уу. Эсвэл зарим төрлийн эм бэлдэмлийг удаан хугацаар хэрэгэлдэг бол эр бэлгийн дааврын бууралтанд арай эрт өртөж бас болно. Яг эр бэлгийн дааврын бууралт гэдэг үзэгдэл нь өөрөө анхдагч буюу төмсгнөөс 2 дахь болоо тархинаас 3 дахь нь наснаас гэсэн юм 3 янзын бүлэг гэдэг хэвгүй. Тэгэхээр одоо бол өнөөдөр яг энэ наснаас хамаарсан буюу наснаас хамааралтай бэлгийн дааврын бууралт энгийнээр ярих юм бол эрэгтэйчүүдийн цэвэршил гэдгийн талаар ярьж байгаа гэсэн. Цэвэршилт эрт эхлэх үү эхлэхгүй юу гэдгийг нөгөө талаас тухайн хүний нөгөө ямар хэв маягтай амьдарч исэн гэдгээс бас их хамаарна. Спортоор хичээлдэг, илүүдэлжингүү, тамхи татдаггүй, зүрх судасны эрсдэлгүй буюу даргалт ихсдэггүй хүмүүсийн бэлгийн амьдрал хожуу дуустдаг. Эрэгтэйчүүдийн хувьд бэлгийн даавар бууралтын нэг ер нь хамгийн түгээмэл илэрдэг үзэгдэл нь эрэгтэй хүний өглөө сэрэхэд одоо шодоо хүчирж идэг. Энэ шодооны өглөөний хүчрэлтийн үзэгдэл ховордоод эхэлдэг. Тэгэхээр хэрвээ 45-аас дээш наснд 50-аас дээш наснд ч юм уу те өглөө сэрэхэд таны бэлэг эрхтний хүчрэл эрс цөөрөд холдоод анзаарахдаггүй болоод байвал эсвэл одоо бэлгийн дур хүсэл чинь багасаад секс сонирхолгүй болоод ирэх юм бол бэлгийн даавраа үзүүлэх хэрэгтэй. За бас нэг бэлгийн дааврын бууралтанд нэг нөлөөлдөг хүчин зүйл бол бас витамин D-ийн дутагдал гэж үздэг. Тэгэхээр нөгөө Монгол улсын онцлог нь газар зүүн нарны тусгалаасаа хамаарат Монгол хүмүүсийн бараг 90% нь D витамины дутагдал байдаг. Тэгэхээр D витамины бас шинжилгээг бас өгч явах нь бас дааврын үйл ажиллагаанд бас хамааралтай. Тэр эр бэлгийн дааврыг наснаас амарсан бууралтын үед бол хэрглэж байгаа. Хэрэглэх нь бол зөв асуудал. Гэхдээ энэ дээр дааврынхаа сөрөг нөлөөг эмч заавалчгүй тооцож байж сөрөг гаж үзэгдэл гарахаас нь сэргийлсэн гаж нөлөөг нь сэргийлсэн Монгол хүмүүсийн онцлогч юу юм бэ гэдгийг бас мэдэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр тестостерон дааврын хэрэглээг мэрэгжлийн тамирчид хэрэглэхдээ ер нь бол дийлэнх нь эмчийн хяналтгүй явдаг. Хизээ ихэнхдээ эмчд ирдгүү гэхлээр багшийнхаа үгээр явж ирсэн хамгийн сүүлд одоо нөгөө төмсгөн жижигрээд ч юм уу эсвэл өргөдөлтэй болоод ирсэн хойно эмнэлэг рүү ханддаг. Тэгээд эсвэл энэ дааврыг нь багасгаар нь энийг удаг, оронд нь энийг нөхдөг ч гэдэм үү ингээд дур мэдэн дааврыг юусоо маш их замбрааг хэрэглэж байгаа. Тэгээд эмчийн биш одоо нөгөө эмнэлгийн биш хүний ерөөсөө зөвлөмжөөр яваад байна шүү дээ. Тэгэнгүүт тэрнээсээ одоо жишээ нь өсөлтийн дааварч гэдэг юм уу эсвэл одоо нөгөө бэлгийн дааврын сэдэгч дааврыг хамаагүй эргэлэнгүүт эсийн төвшөнд явж байгаа ямар нэг хавдрыг жишээ сэдэх эрсдэл бас байна. Түрүүний хэлсэн өргөдөл үсэх, төмсөг жижигрэх тэгээд нөгөө үе шаттайгаас хамаарат
зарим тохиолдолд төмсөг эргэшгүйгээр жижигэрч болно. Зарим тохиолдолд бол одоо жишээ нь зарим цаг үед бол эмч нарт дээр эргэж хандснаасаа болоод эрэгтэйчүүдийн мэрэгжлийн эмчт хандаад дааврыг одоо буцаж хэвэнд нь оруулах энэ курс эмчилгээ чинь нэгдүгürt хугацаа маш их ордог. Үн төлбөрөө ч гэсэн өндөр. Тэгэхээр өөрсдөө эдийн засагтаа маш их бас зардал гаргаж байгаа гэсэн үг. Эрүүл мэндэд бол дээрэс нь нөгөө мөнгөөр чимжигдэшгүй маш үнд чухал зүйл ч гэтэл тэрэн дээр бол нөгөө мөнгнөөс гадна эрүүл мэндээр маш их хохирч байгаа хүмүүс бол зөндөө байгаа. Хамгийн багадаа жилдээ 2-3 удаа нарийн мэрэгжлийн эмчт үзүүлж ах хэрэгтэй. Тэгээд дааврынхаа үйл ажиллагаанаас гадна төмсөгний үйл ажиллагааг үр тогтоох чадвар нь хэвэн байгаа мó, эсийн тоон зөрж байгаа мó, төмсөгний хэмжээ жижигэрч байгаа мó. Нэг тэгэхээр төмсөгний хит авийн шинжилгээ, үрийн шингэний шинжилгээ, дааврын шинжилгээ, цусны ерөнхий дэлгэрэнгүй шинжилгээ гэх мэт олон төрлийн шинжилгээгээр эмчилдэг. Тэгэхээр 50-с дээш наснд ер нь тестостерон маань ямар байна? Эсвэл тестостерон хэвийн ч гэсэн элегний архаг өвчлөлтэй, бөөрийн архаг өвчлөлтэй, одоо чихрийн шижин өвчнөр өвчлөл удаан олон жил болж байгаа бол эсвэл ямар нэгэн одоо эргэтэн шилжүүлэх эмчилгээний дараа дархлал дарангуулах эмчилгээнүүд ч гэдэг юм уу, хавдрын эмчилгээний дараа бас дааврын эмчилгээг заавалчгүй, дааврын онцлогоог заавалчгүй илгэж авах хэрэгтэй гэсэн. Өргүүдэл гэдэг яг нэр томьёо хизээ эргэлдэг вэ гэхээр хосууд хамт амьдраад 1 жилээс дээш хугацаанд жирэмснээс хамгаалах ямар ч аргыг хэрэглэхгүйгээр тогтмол бэлгийн харьцаатай байгаад жирэмслэлт явагдахгүй байх юм бол энийг өргүүдэл гэж үзнэ гэж хэлж байгаа. Энэ бол ерөөс эмнэлгийн тодорхойлолтын дээр. Тэгэхээр өргүүдлийн асуудал ганцхан эрэгтэйгээс ч юм уу ганцхан эмэгтэйгээс гэхээсээ илүү хоёулангаас нь бас болсон байж болно. Дан эмэгтэйгээс, дан эрэгтэйгээс болсон байж болно. Гэтэл эрэгтэй өргүүдлийн одоо гэр бүлд гэх дангаараа эрэгтэй өргөдлөө гэж чинь ер нь бол 30-40% байдаг. Эмэгтэй өргөдлийнх одоо 40 орчим хувь байдаг бол эрэгтэй эмэгтэй хоёулангаас нь хамаарсан өргөдөл бас нэг 20-30% байна. Эрэгтэйчүүдийн өргөдөлд нөлөөлдөг хамгийн их одоо нөлөөтэй хүчин зүйл гэх юм бол нэгдүгürt нь төмсөг хожуу буух эмгэг гэж байдаг. Нэгдлийн төмсөг нь хуухнагтаа байж байгаа бүр хожуу буусан энэ асуудал гэж болно. Хоёрдугаарт нь одоо варикоцел гэж судасны өргөсөлт бас байж болно. Тэр бол бас нэлээд элбэг байдаг үзэгдэл. Тэр нь эмгэг биш боловч физиологийн хувьд венийн судасны хавхлаг энэ цавны орчимд бол угаасаа байдаггүйгээс холбоотой. Одоо 5-аас 6 хүн тутмын нэгэнд нь венийн судас нь цавныхаа одоо төмсөгний судас орчимд өргөн байдаг. Тэгээд төмсөгний дулаан орчин үүсгэсэнтэй холбоотой эр бэлгээсийн тоо цөөн байх, эсвэл хөдөлгөөний чадвар муу байх энэ асуудал байна. 3 дахь үзэгдэл нь болохоор өрөвсөлт өвчнүүд, бэлгийн замын алдуурууд. Тэгэхээр төрөө булчирхайн өрөвслөөр өвчлөөд дутуу эмчилсэн баг. Бэлгийн замын алдуурыг дутуу эмчилсэн баг. Энэ өрөвсөлт шалтгаанаас болж бас эрэгтэйчүүдийн өргөдөл нэлээд их байдаг. За тэгээд дараагийн одоо шалтгаанууд гэдэг гэх юм бол хавдар өвчин бас байна. Хавдар өвчнөр ялангуяа өсвөр наснда эрэгтэй хөлт өвдөх. Тэр дундаа вирусны хавдрын вирус нь өөрөө булчирхаалын эдүүдийг гэмтэхдээ эрүүний доод булчирхаа эсвэл төмсгийг гэмтээдэг. Тэгэхээр тэрнээс болоод төмсөг жижигрэх. За тэгээд бусад шалтгаанууд гэдэгт мэрэгжлийн онцлогоодоос орно. Тэр дундаа туяа, химийн туяанд ажилладаг хүмүүс. За хит халуун нөхцөлд ажилладаг хүмүүс тий. Тэгээд төмсөгний одоо тэр орчинд хортой нөлөөтэй ямар нэгэн химийн эмчилгээний дараач гэдэг юм уу? Альва туяа шаардлага эмчилгээ бүдүүн шулуун гэсний мэдслээс болоод туяа шаардлага хэлэхэд одоо энэ төмсөгний эмгэг үүсгэж гэдэг юм уу? Ийм асуудлууд дараалж орно. Дээрээс нь бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлж хоёр дахь өргөдөл болохгүй тулд бэлгийн одоо эрүүл мэндийн мэдээлэл маш чухал. Бэлгийн замын халдвараар өвчлөхгүй байх гэдэг асуудал ахна. Тэгээд нөгөө судасны асуудалтай бахан бол эртхэн шиг өөрийн шингэнийхаа чанарын шинжилгээг өгөөд миний үр тогтоох чадвар ямар байгаа юм бэ гэдгийг тоолуулах, өөрчлөлттэй ахын бол тэр судасны мэс засал хийгэх гэдэг асуудал. Өрөвсөлт өвчнөр өвчлсөн бол ам мэдэн одоо дур мэдэн эмчлэхгүй байх, заавал мэрэгжлийн эмчээр одоо онцлогоо эмчилгээ хийлгүүлээд дараа нь эмчилгээнийхаа үр дүнг хянуулах энэ асуудлууд орно.